За одоо бүгдээрээ some гүдээ any тэгээд every гэдэг энэ гурван үгийг суръя. Some гэдэг нь болохоор зарим гэсэн утгатай. Some people гэх юм бол зарим хүмүүс гэсэн үг болно. Any гэдэг нь болохоор ямар ч хамаагүй ямар нэгэн гэсэн утгатай. Every гэдэг нь болохоор бүгд. Тэгэхээр жишээлбэл өмнөх хичээл дээр бид нар is there a book гэдэг наа чи ном байна уу гэж асууж ирсэн бол одоо жишээлбэл is there anyone here гэдэг ингэж асуух юм бол за дээр гэдэг маань тэнд here гэдэг маань энэ гэсэн үг шүү дээ. Тэгээд зэрэг орж байгаа сони юм шиг мөртлөө яг юу асуулт вэ гэхээр энд хэн нэгэн one гэдэг маань энэ тоо шүү дээ. Гэхдээ anyone гэхээр ямар нэгэн буюу одоо хэн нэгэн хүнийг хэлж байгаа. Тэгэхээр энд хэн нэгэн байна уу энэ гэд асууж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ одоо жишээлбэл бид нар чадна гэдэг үгээс сурсан тийм үү. Тэнгүүд you can гэмүүдээ чи чадна гэмүүдээ. За use гэдэг нь ашиглах, хэрэглэх гэсэн үйл үг. Тэгээд чи ашиглаж чаднаа гэдэг юу гингүүд use this за mouse гэх юм бол энэ mouse гэдэг маань хулгана гэсэн үг. Тэгэхээр хулгана бас нэг компьютерийн маус хэлдэг. Тэгэнгүүт чи энэ маусыг ашиглаж чаднаа буюу болно гингүүдээ. За with гэдэг үг гэдэг. Энэ болохоор нэг зүйлтэй хамт, нэг зүйлтэй тайгийн дөрвөн зэрэг хамт гэсэн утгатай үг. Таван тусны үзэх баг. За гэхдээ чи энэ маусыг ашиглаж болно. Юутай гингүүд with гингүүдээ. Жишээлбэл every computer гэх юм бол компьютер шүү дээ. Тэгэхээр чи энэ маусыг бүх компьютертэй ашиглаж болно гэсэн утгатай байна. За тэгэнгүүтээ бас заавал бүгд гэхгүйгээр any computers олонтоо эмчнээстэй гэх юм бол ямар ч компьютертэй ашиглаж болно гэсэн үг байна. Every гэхээр бүх. За тэгэнгүүтээ some гингүүд нь болохоор зарим нэг. Чи энэ маусыг зарим компьютертэй л ашиглаж болно. Заримт нь таарахгүй гэсэн үг.